Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2008 онд нээлттэй хийсэн Open City киног ярьж өгөхөөр бэлдлээ. Өвөл цаг. Өвөг дээдсийн минь уламжлал амилдаг цаг. Дээл бол зүгээр нэг хувцас биш. Дээдлэх ухаан. Хүндлэл эндээс эхэлдэг. Эв нэгдэлтэй шин он айлчлан. Уламжлаад эдэлж ирээдүгэ бүтээй. Сар шиндээ сайхан шинлээрэ. Миг даатгал. Том хотод цагдаа нар тусгай ажиллагаа явуулж угаар кино маань эхэлнэ. Мафийнхны 8 дээр гинт цагдаагийнхан хүрэдэрлээ. Шууд цогүртэй цагдаа нар бууж ирээд төв ээж гарна. Гараад үзэлц. Ингээд дээрэмчд гараад үзлээ. Цагдаа нар бол эвгүй цагдаа нар байна. Үгийн зөрүү гүлгүүбэд байна. Машиныхын шилнүүдийг шууд хаг цохиод байна. Тэр дунд нэг нөхөр цойлоод байна. Уран хөдөлгөөнөр нэг нэгээр нь унгаад байна. Бас нэг халзан цагдаа гарч ирээд нэг бүдүүнтэй шууд халз цохилцлоо. Мафийн бүдүүн арай бардаггүй. Ингээд цагдаа нар дийлжлээ. Дөрс шилжиж Японы Осакад нэг бүсгүй явж байна. Дажгүй бүсгүй юм шүү. Холгүй харин өөр нэг бүсгүй нэг хүнтэй юм ярьж байна. Би бол очмоор л байна. Даанч ажилтай. Дараа уулзъя. За. Ингээд явсан чинь бүсгүй араас нэг сэжигтэй шар үстэй багийг дагаад байна. Нөгөө дажгүй бүсгүй чинь бас дагаад байна. Цаглагаан шатаар явах үед нь араас нь нэвтэйхэн очоод цүнхийг нь зүсээд утсыг нь авах гэж байдаг. Тэгсэн гинэт утсан дуурайд баригчлаа. Юу вэ? Хулгайч. Туслаарай. Ингээд гарыг нь бариад тавьдаггүй. Дажгүй бүсгүй. Орооч. Ингээд орилсон чинь тэндээс нэг залуу ирснэ. Бүсгүй гарыг зүсээд тавилчлаа. Шар үст энэ гурав нэг талуулалтай. Энэ эвгүй бүсгүйг бүгдээрээ үнэг гэж дуудацгаая. Удалгүй Солонгосын цагдаагийнхан Осакад Солонгос халаасны хулгайчид үүмэн тэрсэн гэд ярьж байна. Тэд ойролцоогоор 92 сая йен 78 удаагийн үйлдэлээр хулгайлсан байна гэж үзсэн. Японы засгийн газар бидэнтэй хамтран ажиллахаар шийдсэн. Дөрс шилжиж манай нөгөө ширүүн цагдаа нар барьсан мафийнхныгаа байцааж байна. За та нар хан руу хараад яагаад би ийм муухай юм хийсэн бэ гэд өөрөө өөртөө жаахан яриадах. Тэр хооронд би араас ч над шивэсний зургуудыг аваадах. Тэгээд зургуудыг нь авлаа. Өөх, энийг хараа. Бараг урлагийн бүтээл байж шít. Энийг хийхэд бараг 10 сая вон болно үсттэй. Ийм их хэмжээний мөнгө хүмүүсээс дээрэмдсэн үү? Ингээд байвал ямар байна? Ингээд дэгэлж байна. Энэ бол манай киноны гол дүр Дэйон. Тэр үед тэдний тасагт шин ахлах ирлээ. За танилццгаа. Танаа тасгийн шин ахлах. Янсо. Өөх, шин ахлах ирсэн юм чинь өнөөдөр хоол идэхэндээ. Дэйон харин харангуйтай жаахан сонирн болоод байна. Ахлах тэндээс. Дэйон, уулзалгүй удлаа шүү. Ингэж байна. Энэ хоёр эртний танилуд бололтой. Тэгээд оройн бөөндөө хоол идэцгэн. Нөгөө халдсан бол лүү идтгий байх шүү. Чи над нүүрний хувирлаа болчих болдгоо юм уу? Би албаар ингэж иддэг шít. Инхээр стресс таалагддаг байхгүй юу? Ахмад харин Дэйоны өөдөөс хараад суучиж. Аль ууцгай. Аха, би таньгүйгээр дажгүй байсан штэ. Ягаад хүрээд ирсэн юм? Ахлах харин өөдөөс нь зүгээр энийгээд байна шүү. Дөрс шилжиж үнэг нөгөө шаргал үстэд шивээс иж өгч байдаг. Осака, удахгүй хяналтаас гарна. Би Токио явъя гэж бодож байсан юм. Шар үст босч ирж толин тараад. Чи Фужимори багшийн доор суралцсан гэдг нь тодорхой байна. Чиний чадвар биширмээр юм. Дөрс шилжиж нэг бүсгүй шоронгоос суллагдж байна. Тэнд харин гарч байгаа хүмүүсийг гэрийнхэн нь тосч аваад дүүфүү өгцгөөгд байна. Шоронгоос гараад дүүфүү идэх юм бол дахиж ийм гэмт хэрэг хийхгүй гэж бэлэгдэх юм байна л та. Энэ бүсгүүдээр харин хинч байдаггүй. Гэр бүлэрээ байгаа хүмүүсийг хараад жаахан санаа алдах маягтай. Тэгсэн харин нэг ганган машин ирээд зогсож байна. Цонхоо буулгасан чинь үнэг сууж байна шүү. Дүүфүү өглөө. Шууд авч идээд тэврэлдлээ. Тэгээд хамт хоол идээд тамхилцсан. Намайг шоронд байж байхад миний арыг дааж байсанд баярлалаа. Би ачиг чинь яаж хариулахаа мэдэхгүй байна. Би шинэ хулгайн бүлэг байгуулж байгаа. Таныг миний шинэ машин болно гэж бодоод байгаа. Хэдийгээр саяхан суллагдсан ч гэсэн чадвараа алдаагүй гэдэгт итгэлтэй байна. Надад фэрэтэг өгдөө. Ямар санагддгийг нь бүр мартчихж. Ингэсэн чи фэрэтэг өглөө. Авангуудаа шууд амандаа хийгээд зажилчлаа. Ам нь нийл цус. Тэгээд нулимснаа. Би дахиж хулгай хийснээс болж шоронд орохгүй. Хэрвээ дахиад энийг хийх юм бол тэр өдөр миний өөхөх өдөр байх болно. Гэснээ босоод явчлаа. Нилээн хатуу шийдсэн бололтой хулгайн замаа орхиж байгаа юм байна. Нөгөө тал харин цагдаа нар хуралдаж байдаг. Энэ улаан малгайтай дээрэмчнийг 3 сар мөрдөж байгаа штэ. Тэгээд энийг орхиод зүгээр халаасны хулгаар орох гэж юу? Дээрээс ирсэн тушаал шүү дээ. Мөрдлгүүд дундаас хамгийн онцгүй нь халаасны хулгай штэ. Халаасны хулгайчид баригдах юм бол хэн рүү ч хамаагүй дайрдаг. Тэр байтугай цагтаар үрдэл дайрдаг гэж байгаа штэ. Манай Дэйон харин тэндээс босоод явчлаа. Чи хайжх нь вэ? Явж дэлгүүр хэслээ. Хямдрал зарлсан гэж байна. Нөгөө талд харин үнэг. Нөгөө яриад байсан хулгайчдын бага бүрдүүлж байна. Залуу болон хөгшин 2 хулгайд суулгачиж. Залуу фрэтгэе шууд мөнгө болгох элб үзүүлээд. Цагдаа нар ирэхэд ямар ч нотлох баримт байхгүй. Болж байна. Чамтай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Ингээд би эмэгтэй хүний дор ажилдаг төрлийн хүн биш л дээ. Ингээд
Яагаад бид чамайг босс гэж үзэх ёстой вэ? Үнэг босч ирээд нэгэн цагт ээжэд маань бас нэг хүн ингэж хэлж байсан. Тэр хүн энд сууж байна. Гэснээ үсээ оролдоод байна. Хөгшин уулгаач. Йоо эртний төөг шүү дээ. Гэсэн чи үнэг үснээсээ жаахны гарандаа ороод байсан. Залуугийн балыг гоогдоод гаргаад ирлээ. Үсээрээ хулгай хийж үзүүллээ шүү дээ. Залуу би чиний далавч болоод энэ бүлгийнхээ төлөө өгсөн ч харамсахгүй. Гэт бүлт үсэрч байна. Хөгшин уулгаач тэндээс. Удалгүй бид өөр хулгаан бүлгүүдтэй тулгарна. Тэр үед яах болж байна? Танаа энэ нөхөр чи хутгандаа сайн юм уу? Тэр энэ хутгаараа Японы ямар ч якузаг унагадаг байсан. Ингэж байна. Энэ залууг бүгдээрээ худаг гэж дуудацгаая. За ингээд ажил эхэллээ. Хүн ихтэй захаар яваад суйлалтаа янз хийцгээж байна. Үнэг хүмүүсийн анхаарлыг татаад ардаас нь хөгшин залуу хоёр уулгаж яваад хулгайгаа хийж байна. Утга харин холоос ажиглах маягтай. Тэнд харин нөгөө бүлгийнхэн бололтой хэсэг хүмүүс сэжигтэй хараад зогсоод байна. Удалгүй үнэг ганцаараа явж байтал нөгөө нөхдүүд бүчээд авлаа. Ой Бекжами, Солонгост тавтай марил. Уулзалгүй удлаа шүү. Тийм ээ, удсан байна. Ихэр чин шоронд байгаа болохоор ганцаараа их өдөж байна уу? Ингэж явна шүү дээ. Зөрөгтэй юм аа. Йоо гинэ. Чи миний өмчтөр хулгай хийхдээ эхлээд надаас зөвшөөрөл авах ёстой байдгийм штэ. Ингэж байна. Тэнд харин манай мөрдөгч нөгөө улаан малгайтыгаа барих гад отолт хийгээд байж байна. Тэгсэн харин танхаа гарууд үнгийг барьчихсан. Хажууд навчраад зодоод байна. Мөрдөгч харангуутаа шууд гараад ирлээ. Хөөе. Энд би чухал ажилтай байна. Та нарыг явахыг хүсье. Йоо, чи хийм гэд худаг гаргаад ирлээ. Зүгээр яв мэдвөө. Тэгсэн манай хүн энгэрээ удалж байна. Буу гаргаад ирэх юм болов гэсэн чи юу вэ? Энэ нэгэн бэртгэс өмнө одоо явсан дээрдэ. Гэснээ цагдаагийн дөхөр гаргаад ирдэг. Тэгэд очингуудаа дээрэмчдийг эвх гэж өгнө. Нөгөөдөл нь хутагтай байгаад ч нэмэр алга. Бултаад цохоод, бултаад амдаж цохоод, өрсөд маа, эргээд маа. Босс нь ганцаараа үлдчихлээ. Боссыг нь бол нэг тоншол сөхрүүлчин. Тэгэд бүгдийг хөөгд явуулчлаа. Явсныхан дараа харин тэнд унтсан байгаа үнгийг босгож өглөө. Тэгэд нэг кофе шопт оруулаад өгдөг. Үнэг жаахан инээгээд сэтгнэд вэ шүү. Би чамаас хэдэн асуулт асуух хэрэгтэй байна гэд цагдаагийн үнэлгээ үзүүллээ. Тэр үед харин кофег болчлоо гэд дуурч байдаг. Мөрдөгч кофегаа аваад буцаад иртэл үнэг асаагаараа үлдээгээд яваад өгчөж. Тэр өрөө Ахмад манай мөрдөгчтэй уулзаад чи багийнхантайгаа нийлж ажиллаач гэж байна. Би дээрэм танхаа мафийн сүлжээгээд юун дээр ч ажилласан чадна. Харин энэ халаасны хулгай дээр бол чадахгүй. Зүгээр л чадахгүй. Ингэж байна. Кан Манок саяхан шоронгоос гарсан. Чамд ямар хэцүү байгааг мэдэж байна. Ингэсэн чи манай хүн гарандах хундгаа хаг зөгчлөө. Шал худлаа. Надад ямар санагдаж байгааг мэдэхгүй гэд гараад явна. Тэр үед дүр сухарч өнгөрснийг харуулдаг. Ахлах нь нөгөө шоронгоос суллагдсан эмэгтэйг бариад явж байна. Тэгсэн манай хүн тийшээ яваад ичдэг. Нөгөө эмэгтэйг харснаа шууд шоконд ороод зогсчихно. Тэгээд цагдаагийн газар очиод байцаалаа. Бусад хамсааднуудынхаа талаар хэл гэсэн бүсгүй юу ч хэлдэггүй. Ахлах хэд алгадж үзлээ. Үүнийг нь харин манай Дэйон харж тэлсэнгүү. Эмэгтэйг чирээд байцаалтын өрөө рүү аваад орчлоо. Тэгээд дув дуугүй суугаад байна. Та эгч бит хоёрыг орхиж яваад 20 жил эргэж ирээгүй. Яах гэж хүмүүсийн төрөвчийг хулгайлахын тулд гэж байна шүү. Энэ бүсгүй ээж нь вэжээ. Дэйон ээж нь юу? Ээж гинэ. Ээж гэсэн үү? Та 16 удаагийн халаасны хулгай хэрэгээр сэжиглэгдээд байцаагдж байна. Харин би бол мөрдөгч. Наад хэлэх үгээ бод мэдвөө. Миний ээж 20 жилийн өмнө өвчгсөн. Нилэн гомдсон бололтой. Өнгөрсөнд ийм юм болсон юм байна. Дүрс шилжиж ээж нь нилэн ядарсан явж байна. Хог түүж байгаа бололтой. Метроноос буух үед нь хог түүдэг хүмүүс ирээд "Хөөш, энэ бидний газар нутаг мэдвөө" гэснээр зодолдож гарлаа. Удалгүй манок гарын салгалчихсан. Савта йотон гаргаж ирээд идэж байна. Тэр үед эмчээ хэлсэн үг сонсогддог. Таны цусан дах сахарын хэмжээ унах үед заавал чихэр агуулсан хүнс идэх ёстой шүү. Мэдвөө. Хэрвээ тэхгүй бол шоконд орж үхэх эрсдэлтэй. Ингэж байна. Дэйон харин эгч дээрээ ирж байдаг. Эгч нь уцаар ирж байснаа эргэж хараад "Дэйон, өвөө өнгөрчихсөн гинэ." Нөгөө талд харин нөгөө үнгийг дэглээд байсан хулгаан бүлгийнхэн хоёр охиныг дээрлэж байна. "Гой, та нар миний төрөвчийг өгчөөч." "Өгч болно. Оронд нь харин чи ёох юм бтэ." Ингээтэл хажуунаас нь бөмбөг ороод ирлээ. "Юу вэ өөш?" гэсэн үнэг хутгийг аваад хүрээд ирчиж. "Энэ баялаар юм а. Одоо болтол хийсээр байгаа мó?" "Ох, Бекжами. Яасан? Амгаалагчаа дагуулад ирээё." Ингэсэн хутаг явж очиод жижиг хутгаа гаргаад хулгайч нарыг ёстой буудаа болголоо. Том хутагтай байгаад нэмэр алга. Бултаад эсгэж явсаар босс дээр нь хүрээд ирлээ. Тэгснэ дор нунгаад "Хөлийг нь яах вэ?" гэд харуулж байна. Хой. Энэ талаар ярилцъя гэсэн үнэг ярилцсангүй. Хөлийг нь гэмтээчээд яваад өглөө. Үнэг хутгад. "Одооноос би талбар руу гарахгүй. Араас нь заа өргөж ажиллана. Чи нөгөө хоёртойгоо хамт ажил. Гэхдээ Вонжун Янсу хоёрт бити итгээрэй. Мэдвүү?" Ингэж байна. Дүрс шилжиж нөгөө залуу хулгайч банкнд сууж байна. Хажууд нь харин нэг бүсгүй зээл авч байна. "Таны зээл зөвшөөрөгдсөн байна. Энэ таны 100 сая вон. Баярлалаа" гэд бүсгүй бараг л ойлгох гээд байна. Чекээ цүнхэндээ хийгээд гараад явлаа.
Залуу хулгайч харин араас нь дагаад байна. Тэгснэ автобусанд суух үед нь гялс урдуур нороод "Жолооч, энэ Ёж руу явах уу?" "Явахгүй. Хаягаа унш." "Өө, явахгүй мó." Тэр үед нарийн хөгшин хулгайч араас нь нэрээд цүнхийг нь зөсч байна. Худаг харин газрын зураг гаргаж ирээд наан нь хаалаа. Тэгэд мөнгийг нь авангуудаа зургийн дотроо нуугаад холддог. "Өө, явахгүй мó. За. Хөөе залуу, хурдлаач. Хүмүүс орохгүй төвлөгээд байна." "Өө, болоо." гэд явлаа. Манай мөрдөгч харин өвөөгийнхөө оршуулга дээр ирчихсэн байж байна. Тэнд хамаатны ах нь "Өвөөгийн чинь юмнаас энийг олсон" гэд ээжтэйгээ ахуулсан зургийг нь үзүүлж байна. Тэр үед мөрдөгч маань дурсамжаа бодлоо. Хүүхдүүдийг жаахан байхад нь цагдаа нар ирээд ээжийг нь авч явсан юм байна. Мөрдөгч хүүд "Ээж нь гадаадад ажил хийхээр явж байгаамаа. Тэндээ 10 жил болно. Чи харин эх чигээ сайн хараарай мэдүү. Ээж нь зөндөө мөнгөтэй буцаад ирнэ." Хүү мөрдөгчийн бугуун цагийг хараад босоод ээжийнхээ араас гүйчлээ. Ээж нь машинд гавлуулаад сууж байтал хүү араас нь Ээж, буцаж ирэхдээ надад бугуун цаг авчраарай. Ээж, бугуун цаг шүү." Ээж нь нулимстай хүүгээ орхиод баригдаад явсан юм байна. Эгч дүү хоёр одоо харин том залуус болчихсон сууцгааж байна. Тэр үед нь зурагтаар "Өнөөдөр Янданд нэг бүсгүй охиныхоо эмчилгээний зардал 100 сая воныг банкнаас авч яваад хулгайд алдсан байна. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай байсан ч эмчнэр яахаа мэдэхгүй хүлээлгийн байдалтай байцгааж байна. Бас нэг иргэн хулгайд юм алдаад бариад автал с жигтэй этгээд ирээд гарыг нь зөөссөн байна" гэж байна. Үүнийг нь бас үнэг үзээд сууж байна. Тэгснэ худаг дээр очиод алгачлаа. "Өдрийн цагаар худаг хэрглэж болохгүй" гэж хэлээ үсттэй. Тэр эмнэлэг рүү 100 саяыг шилжүүл. "Бид нар ямар буйны байгууллага юм аа? Бяцхан охин өгөх гэж байна. Өрөвдөх сэтгэл алах уу?" гэж байна. Үнэгөөс яахаа алдчихсан хүн биш бололтой. Нөгөө талд харин манай мөрдөгч ажилласаа гарах гэж байгаа бололтой. Ээжийнхээ зургийг харангаа эгчийнхээ хэлсэн үгийг бодно. Эгч нь "Чи ээжээс болоод ажилласаа гарна гэж юу? Анх цагтаа болохдоо ээжи хийсэн буруу зүйлсийг багч болов залруулж би сайн зүйл хийн гэд өөртөө амлаад байсан биш үү?" гэд хуучны амлалтыг нь сануулсан юм байна. Маргааш нь цагдаа нар хуралдаад сууж байна. Дарга "Алаасны хулгайчдад итгэж болохгүй. Тэдний амьсгалж байгаа нь хүртэл худал байдаг юм. За явцгаа. Доргоо. Дэйүүн яасан юм бэ? Тэр ирэхгүй баха." Ингэсэн тэндээс "Өө ахмадаа, арай ажил явдалтай байж байгаад ирсэн чинь халчж байгаа юм биш үсттэй" гэд багтайгаа нэгдлээ. Тэгэд халаасны хулгайчдын жигсаалтыг харж байна. Ээжигээ харж жаахан игдүүцэд явж байтал саяхан таарсан хөөхөн бүсгүй байж байна. Үнэг 5 удаагийн халаасны хулгай гинэ. Тэгэд үнгийн талаар судаллаа. Япон яваад ирсэн мэдээллийг нь давхар шалгана. Дарга "Тэр саяхан Японоос ирсэн юм байна. Банкны данс нь ямар байна? Сэжигтэй юм алгаа. Бэлнээр хадгалдаг гэсэн үг л дээ. Тэр ямар нэг юм хийж ил байгаа" гэд Ахмад сэжгэлж байна. Үнгийг будгийн дэлгүүрт байж байхад нь Ахмад тийшээ яваад орлоо. "Шинэ хоббитой болоо юу?" "Өө, ахмадаа, таныг бас ийм хоббитэй гэж мэдсэнгүй шүү. Чамайг Осакад байж байгаад ирсэн гэж сонссон. Саяхан хэсэг солонгосчууд Осакад халаасны хулгай үйлдсэн. Та хүн андуураад авах шиг байна. Миний шинэ хобби энэ байна" гэд будаг гаргаад ирлээ. Нэрийн хуудасаа өгсөн чинь нөгөөх нь шивээсний газар гэж байна шүү. Багийнх нь харин автобусанд ажиллаж байна. Нэг нөхрийн пижакны хармааг нь зүсч байгаад түрвчийг нь авчлаа. Цагдаагийн газар Ахмад "Энэ яасан танил зүсэлт вэ? Бусад хэргийн сэжүүртэй адилхан юм байна. Ер нь их мэрэгсэн хулгайч байна шүү. Миний бодлоор үнэг өөртөө мэрэгжлийн хулгайчдыг хөлсөлж ажилуулж байгаа юм байна." Тэгэд Дэйонд нөгөө нэрийн хуудсыг нөгөөд явуулчлаа. Дэйон халзан хоёр үнэг дээр яваад очин. Үнэг хараад "Удаа хүлээлгэсэнд уучлаарай. Байц хоёлаа уулзаж байлоо. Танил харагдаад баг чинь. Бид цагдаагаас явнаа. Хэдийн юм асууя" гэд байцаалаа. "Чи Осакад юу хийж байгаад ирсэн юм?" "Би шивээсний сургуульд сурж байгаад ирсэн юм аа. Та нар яасан сайн судлаа вэ? Энийг таньж байна уу?" гэд нөгөө пижака үзүүллээ. "Энэ их мэрэгжлийн хийсэн байна. Норянгжинд байдаг хүүхдүүд бололтой. Иймэрхүү байдлаар хулгай хийдий. Чиний нүд чинь зүгээр үү?" гэд дээр юмыг асууж байна. Дээр чамд халдсан хүмүүс хэн болохыг мэдэх үү? "Мэдхгүй. Гинт гарч ирэл зодоод унсан." "Өөр халаасны хулгайн бүлэг та нартай асуудалтай болоод тэгсэн биш үү?" гэсэн бүсгүй займчуулаад "Ингээд та хоёр шивээс хийх бол би өөрөө та хоёрт үйлчлэе шүү. Ялангуяа танд. Та миний амийг аварсан шүү дээ" гэд сэтгэнж байна. Буцах замдаа халдсан. "Явлангуяа танд" гэж шүү. "Оюула өнгөө шивээс хийлгэхэндэ. Тэгээд хийлгээч. Франкштейн хэлэгч чамтай яг таарна." Гэд байж чинь. Ингэсэн чинь нөгөөх нь гомдчлоо. "Өөрөө шул цорой мутан байж" гэд амандаа өглөөд байна. Үнгийн фракцийнхаа харин ууцгаж байна. Үнэг "Та хоёр төлөвлөгөөнөөс гадуур хулгай хийгээ юу?" "Үгүй. Ээжид маань ажиллаж исэн нэг хүн төлөвлөөгүй хулгай хийгээд байсан. Тэгэд юу болсон? Би сэнсүүгээр хурууг нь тайруулчихсан" гэд далдуур амар сүрдүүлж байна. Тэгснэ "Хэд хоног амарцгаая. Бид ядангаас зөвшөөрөл авах хэрэгтэй. Удалгүй нэг том хулгайн бүлгийн босс хүүгийнхээ хурмыг хийж байна. Тэнд нь цагдаа нар ирчихсэн ажилд хийж байдаг. Тэгсэн үнэг ирж байна шүү. Мөрдөгч зургийг хэд дараад авчлаа. Тэнд байсан босс дээр энэ нүдний шилтэрээд "Баяр хүргэе. Удалгүй ярих юм байгаа шүү. Төгье" гэсэн тэндээс үнэг "Өөх, Бекчамби уулзалгүй удлаа шүү. Чи бүлэг байгуулсан гэлөө.
Харин чи Мёндонд ажилласаар л байгаа юу? Ой жамми, болгоомжтой л байгаарай. Миний бүсэд нэвтрүүл эвгүй юм болно штэ. Харин болгоомжтой байх ёстой хүн чи л бах. Үгүй бол сайн үдэ алдаж мэдэн шүү. Ингэснэ босс тэр очиод сайн байна уу? Чи миний бүсэд хамтарч ажиллах талаар ярих гэж байгаа бол мартаж үзье. Ингээд таны талаар цагдаа нар асуугаад байсан гэж би хэллээ. Чи намайг сүрдүүлэх гээ юу? Үгүй яалаа гэж 7 жилийн өмнө эхрүүд биднийг цагдаад худалдсан. Тэдний арт та байсан гэж сонссон шүү. Одоо харин хадмууд чинь таны юу хийдгийг мэдэх юм бол их л хэцүү юм болох байх та. Чи том болж за яах вэ? Энэ талаар дараа ярий гэд явлаа. Үнэг мөрдөгчийг харснаа. Хөөх мөрдөгчөө та энд юу хийж байгаа юм бэ? Танд хослол их гой зөгтөх юм биш үү? Хүмүүс таныг сүйт залуутай андуурхаар байна. Уйлаа юм оох уу? Би дай. Ингээд үргэлжлүүлээд сэтгнээд байна. Мөрдөгчээр нөгөө асаагуурыг нь өгдөг. Та манайхаар ирж хивээс илгээрэ. Би өөрөө үйлчлээ шүү. Ингээд яваад өглөө. Явхдаа харин утсыг нь туучжээ. Мөрдөгч ажил дээр ирээд утсаа хагаад олсонгүй. Залгасан чи үнэг авч байна. Би байна мөрдөгчөө. Юу? Чи одоо цагдаагийн утсыг хулгайлдаг болоо юу? Үгүй яалаа гэж. Би энийг газраас олсон. Та унгаачихсан байлээ. Та ирээд авах уу? Гэд дуудлаа. Мөрдөгч явж очиод орох гэснэ. Нэг буцаад. Тэгснэ заа гэд орлоо. Эвгэл юм руу орлоо доо. Нөгөөх нь харин хамаг гоё дээрээ тавьчихсан хүлээж байна. Тэгснэ. Мёндонд хулгайн бүлэг ажиллаж байгаа. Тэд нар нөгөө хүүхдийн эмчилгээний зардлыг хулгайлсан хүмүүс баха. Босс нэг нүдтэй Ким Гонсуп гэж хүн байдаг юм. Ингээд мэдээлэл өглөө. Энд чи баталгаатай юм уу? Мэдхгүй. Гэхдээ шалгаад үзвэл таалдахгүй л баг. Тэгээд утсыг нөхөхдөө. Энэ миний зав. Бараг 3 тэрбум. Чи шивээс хийж байж яаж юм зав авдгийг? Гэсэн гэрчилгээгээ гаргаж ирээд үзүүлж байна. Тэгээд утсыг нөгөнгөө жаахан илж таалаад мөрдөгч нилээн соригдож байгаад гараад явлаа. Гарсныхан дараа харин худаг гарч ирээд цагдаатай ингээд авах юм уу? Ингэхээр яадгийг. Манай гихч ч гэсэн цагдаа нарыг ингэж талдаа оруулдаг байсан биз дээ. Ирчүүд ч амархан юм да. Манай мөрдөгчийн ээж харин хэцүүхэн байдалтай байж байна. Гуйлаг гуугаад сууж байна. Тэр үед нь харин үнэг хүрээд ирлээ. Игчээ, та өвчнийхэн талаар надад хэлэхгүй яасан юм бэ? Ингээд гудамжинд гуйлаг гуугаад сууж ээж болдгийм үү? Надаас туслахыг гоохгүй яасан? Гэд мөнгө өгч байна. Мөнгө чинь хэрэггүй. Яагаад? Хулгай мөнгө болохоор уу? Гэсэн чинь сонин сарилж байна. Мөрдөгч харин үнгийн хэлсэн газар гуйлагчны дүрд ороод ажилт хийж байдаг. Тэгсэн хэсэг нөхдүүд яг хулгай хийж байна шүү. Заримийнх нь төрөвчийг солиод, заримыг нь нисгээд гяс авцгааж байна. Мөрдөгч хараад шууд араас нь даглаа. Олбоогоро. Тэд энд байна. Хулгайчид хөнгүү газар очиод олзоо шалгаж байна. Мөрдөгч тэндээс хүрээд ирлээ. Нуугдаад олдохгүй байсан хүн энд байж исэн бэвэ? Гочи. Нөгөө гой мэдэж байсан гуйлагч байна шүү дээ. Чи яах гэсэн? Эндээс тонил. Ингээс явдаггүй. Очоод зохицуулгээд нёгийг явуулсан чинь дор нэвхэд тавьчлаа. Бүгд цочлоо. Тэгсэн нөгөөх нь дөхөж ирээд нэг нэгээр нь гөвөөд унлаа. Цаанаас нь харин халдсан болон ах мод хоёр хүрээд ирдэг. Тэгээд түүвэж гарнаа. Бүгдийн зодоод нэг нүдтэй халдсганлаа. Шууд маа. Өх, урдан байна шүү. За яах вэ? Дахиад ингэсэн маа. Боксер үзэх юм а те. Ингэсэн маа. Бэж. Ингэснэ дайрах гэсэн дахиад маа. Ингээд бүгдийг бариад авлаа. Тэрийг нь харин үнэг холоос дурданга нөгөө босстой уулзаад байж байна. Өнгөрснийг мартаад шинээр эхэлцгээе. Бид сайн баг болох байхаа. Гэж байна шүү. Үнэг багийнхан руугаа залгаад бид Мёндоныг авсан. Дүндээ мөнөөс эхэлцгээе. Нөгөөдөл нь дүндээ мөнийг харж байгаад. Зя. Ууландаа орох цаг боллоо. Гэд зах дээр жинхэнэ хулгайлж гарна шүү дээ. Цүм хийж байна. Оройн мөнгө тоолцоогоод байж байна. Хөгшөө хулгайч үнгийн өрөөний хажуугаар явтал Японоор Токиогийн нөхцөл байдал ямар байна? Бүгдийг нь бэлэн болгоорой. Мөнгө мартав. Өгшөө уулгаач. За хэрлээ. Та Япон явах гэж байгаа мó? Таныг Японоор ярьдаг гэж мэдсэнгүй шүү. Жаахан л. Таарэ биднийг орхихгүйгүй үсттэй. Юу гэж те? Та харин Канва арал дээр газар худалдаж авсан гэсэн. Таарэ биднээс хулгайлаагүй үсттэй. Ингээд хариу дайралт хийж байна. Мөрдөгчөө ээж хараа охин дээр ирчихсэн мөнгө өгч байдаг. Тэр үед нь мөрдөгч ороод ирлээ. Шууд л наад бохир мөнгө аваад манахаас яв гэд чирээд гаргаж байна. Тэгсэн их чин тэнд татаад унчлаа. Мөрдөгч очиод тэр дор нь арга хэмжээ авна. Ээж нь тэнд тэр яачих вэ? Юу болсон? Яасан? Гэнэт бидэнд санаа тавиад байгаа мó? Таныг халаасны хулгайч гэдгийг мэдсэн өдрөөсөө ингэж унаж татдаг болсон юм. Гэж байна. Ээж нь гашуунаар уйлж байна. Нөгөө тал харин нөгөө босс үнэгт том ажил гээд нэг ажил олж өгдөг. Үнэт эдлэлийн 8 аж нэг сексэрх юм байна. Pig Lady гээд зартай баян хүүхэн үнэт эдлэлийн дэлгүүр рүү явж байна. Манайд араас нь дагж байна. Тэгсэн нөгөө эхрүүдийн бүлгийнхэн бас ирчихсэн байж байна. Доголж барьчихсан их ядарчжээ. Босс нь би тэр чулуунуудыг авах ёстой шүү. Эннээс бидний амьдрал шалтгаална гээд дагтал замд нь худаг буугаад ирлээ. Дахиад үзлээ. Арай чадварлаг хүн авчихсан болол та гэхдээ л худаг илүүрхчлээ. Нөгөө Pig Lady дэлгүүр орох гэтэл залуу хулгайч урд нь ороод хөгшөнтэй үлээгээ зогсчдөг. Тэр хооронд нь үнэг очоод чулуунуудыг нь авчихна. Эхрүүдийн бүлгийнхээ харин тэр яаж Pig Lady-гийн талаар мэддэг байна. Босс биднээс урвсан байна. Ийм нөхцөл та нар муусан юмнууд яаж жаажмаа идээд сууж байдаг байна. Ингээд уураа гаргаж байна. Нөгөөдөл нь босс та өөрөө гой мэддэг юмстэй.
Төөрөө гэсэн утсан дугарлаа. Аваад яртал. Хам борогчороо. За ойлголоо. За баярлалаа гэснэ. Өвгөө дээ. Янтаг суллагдсан гэж байна. Гэт бөөн баяр. Удалгүй хөгшин уулгаач массаж хийлгээ твтэж байтал эхрүүд ихэн ороод ирлээ. Шууд бариад авлаа. Тэгсэн цаанаас нь хадаасны буутай Янтаг гэх чин ороод ирнэ. Ой Янсуу, чи Жангмитай нийлж миний дүүгийн эсрэг ажиллаж байгаа гэд сонсоод шалгах гээд хүрээд ирлээ. Чи яаж урууд зүрхэлж байна? Гэснэ хуруунуудыг нь хадаасны буугаараа буудчлаа. Тэгээд тэр Жангмита хэлээрэ. Би ирсэн. Одоо дүндээ мөн Мёндууна буцааж авнаа гэж. Эвгүй гарав шүү. Мөрдөгч ажил дээрээ өнөөдрийн гарсан хулгайн бичлэгийг үзэж байна. Тэгсэн тэнд нь үнэг дүрээрээ явж байдаг шүү. Бичлэгийг нь аваад очиод үзүүллээ. Нөгөөх нь мэдээж сэтгэнсээ хэвээрээ. Би зүгээр л танд мэдээлэл олж өгөх гэж тийшээ очив. Харин та ийм орой энэ талаар л асуух гэж ирсэн юм уу? Би танд нэг юм харуулъя. Гэт цаашаа авч ороод. Энэ бол энэ этхийг бэх. Энэ дэлхийн бүх бихнээс илүү гүн шүний өнгийг гаргаж чаддгийг. Би энийг танд зориулж хийх гээд бэлдсэн. Гэт хоёр бар үзүүлж байна. Би цагтаа шивээс хийлэхгүй. Гэсэн чинь ая тавьж байгаад би танд шивээсээ харуулъя. Энтэр гэж дайлж гнаад. Тэгээд мөрдөгчийг маань уургалчлаа. Мөрдөгч маань харин удалгүй. Би юу хийж вэ? Гэт толинд хараад зогсож байна. Мөрөн дээр нь түлэгдсэн сорив байдгийн байна. Үнэг мөрдөгчийн төрөвчийг үзэж байснаа ээжийнхэн зургийг харлаа. Тэгсэн чинь Манок гихчийнх нь хүүхэд байсан юм байна. Манок гихч. Мөрдөгчийг явах үед хутгатын зэв үдсэн байртай хараад зогсож байна. Үнэг харин зургийг аваад үлдчихэж. Маргааш нь Ахмад мөрдөгчийн ээж дээр хурж ирдэг. Шинэ хоолны газар нээчихсэн байх шүү. Өөх, амттай юм аа. Та хаана ингэж хоол хийж сурсан юм бэ? Би таны ачаар 20 жил шоронгийн тоогооч байсан шүү дээ. Муу юмыг таслан зогсоох нь хүнээс өөрөөс нь шалтгаалдгийг би харлаа. Би танд баяр хүргэх гэж ирсэн юм аа. Муу замаа орхисонд баяр хүргэе. Алиби алгыг чи нэг хараадах да гэснэ. Өөх, өр хүүхдүүд чинь таныг уучлаад өнөр өтгөн сайхан амьдрах юм байна штэ. Сайхан хоол идлээ. Баярлалаа. Ингээд явах гэснэ. Одооноос би таныг Дэёны ээжэ гэж дуудах болно. Гэд явдаг. Манок харин баярын үлмэстэй хараад үлддэг. Үнгийн багийнхаа харинтанд хэцүүдлээгээд хуралдаж байна. Янтаг шоронгоос гарсан гэж байна штэ. Би ийм юм болно гэж мэдээд байсан юм аа. Удаг тэндээс. Би очиод бүгдийг номхруулчих л да. Цагтаа нар чамайг хараанд авсан. Одоо жаахан даруухан байхгүй болохгүй. Өөх, ганцхан шөнийн дотор цагтаа найзаасаа ямар их мэдээлэл аваа вэ? Гэд жаахан хардаад байна шүү. Үнэг уурлаад гараад явчлаа. Тэгээд Манокийн хоолны газрын гадаа очиод зогсож байна. Боосон түнд эхрүүд хөдөлж эхэлсэн. Одоо бид бууж өгвөл бид ажилгүй гэсэн үг. Ингэж хэлсэн байна. Манок хүүдээ өгөх гээд нэг юм авчихсан байна. Охин, өвөөгийн ажил явдал дуусахаар Дэёнтой уулзахаар ирээрээ. Цаадах ч одоо гайгүй баха. Ингээд мессеж үтчихэж. Тэгсэн тэндээс үнэг ороод ирлээ. Тэгээд хоол идснэ. Янтаг Янсуугийн гарыг ажиллагаагүй болгосон. Надад таны тусламж хэрэгтэй байна. Би дөнгөж босстой тохиролцоод том газар ажиллах гэтэл ийм юм болчлоо. Одоос ихэхгүй бол би яг дампуурлаа. Чи миний гарыг бас таслуулахыг хүсээ юу? Болж үзээ. Сүүлийн 7 жил би таныг зүгээр харж хандсан гэж бодоо юу? Юм хариутай байдгийг. Цагтаа хүүгээсээ болж ингэж байгаа мó. Тэр нэрэн их сайн юм байлээ шүү. Гэснээ нөгөө төрүүчнээс нь авсан зургийг нь үзүүлж байна. Тэр бас мөрөн дээрээ сорвтой юм байлээ. Миний хүү. Тэгх ёсгүй. Ир хүн л бол ир хүн байдгийг. Та өөрөө надад энийг заагаа үсттэй. Энэ газрыг би авч өгсөн гэдгийг мэдвэл хүү чи яах бол? Ганцхан өдрөл надад тусалчих. Юу нь болохгүй байгаа юм бэ? Гэд гараад явчлаа. Цагдаа нар харин Осакад уулсан хэргийн учрыг олдсон байна. Үнэг тэнд дүрээрээ байж байна. Японоос энэ бичлэгийг явуулсан. Одоо бид баривчлах нотлохотой болсон. Гэж байна. Мөрдөгч харин баярлдаггүй. Үнэг ажил дээр иртэл нэг л с сэжигтэй bay шүү. Тэгсэн цаанаас нь Янтаг гараад ирлээ. Шууд цогж унгаад. Жангмэ. Уулзалгүй явдлаа шүү. Гэснээ шууд хүчрхийлэх гэж үзлээ. Үнэг өөрийгөө хамгаалаад тэндээс биер аваад хүзүүр зоочлоо. Амин газар нь туссан бололтой шууд газар дээрээ амьсгал хураачлаа. Тэгээд хутхыг дуудаад цогцыг нь цүнхэн тэгээд хол руу хаялаа. Нилээн сандарсан bay шүү. Худаг тамхи өгöd. Ямар байна да? Одоо хоёулаа нэг завин дээр суусан л гэсэн үг. Хоёулаа булшиндаа ортлоо хадгалах нууцтай боллоо доо. Үнэг харин Япон руу залгаад. Тэрачима төлөвлөгөө өөрчлөгдсөн. Бид хурдлах хэрэгтэй байна гэд ярьлаа. Удалгүй үнгийн багийнхан суучихсан. Манокийг хүлээж байна. Тэр ирэхгүй биш үү? Ирнэ. Зүгээр хүлээж бай. Гэсэн чи яг хүрээд ирлээ. Би өнөөдөр нэг л удаа ажиллана гэж тохирё. Гэд гараад явлаа. Үнэг харин нилээн гонигтай байгаад байна. Өөр юм төлөвлөжсөн бололтой утсаа авснаа. Байна уу? Ахмада би байна. Жангми ингэж авна штт. Хүмүүсээ барьж өгөх гээд анханасаа төлөвлөжсөн байж. Ахмад бид мэдээлэл авсан. Дүндээ мөнд хулгайчид ажиллаж байна. Баталгаатай мэдээлэл биш ч бид шалгаад үзэх хэрэгтэй. Гэд цагдаа нар хөдөлцгөн. Дунд нь мэдээж манай мөрдөгч байж байгаа шүү дээ. Хулгайчид тэрүүгээр ажиллаа хийгээд явж байдаг. Борон дунд хүмүүсийн бөөгнөрл дундаас эвтэйхэн сөүлэлтэ хийцгээж байна. Цагдаа нар харчлаа. Мөрдөгч тэнд байна гэд харсан чинь ээж нь байж байдаг шүү. Уурм нь хугараад гартаа байсан шүхрээ алдаад газар унгаачлаа. Тэгээд
шууд баривчлах гээд яваад чинь. Очоод бариад авлаа. Манок эргээд хартал хүүн зогсож байна. Толгой сэгсрээд байж байтал залуу хулгайч мөрдөгч рүү дайраад зугтаалгачлаа. Халзан тэндээс ирээд залуу хулгайчтай үздэг. Мөрдөгч ээжигээ хөөгөөд явж байна. Манок уйлаад л зугтаад байдаг. Гарын салгалаад нөгөө өвчин сэтэрчлээ. Йотонго гаргаад идэх гэтэл мөрдөгч хүрээд ирлээ. Сандарсандаа Йотонго унгаачлаа. Ивэдэ дахиад уулзах шив. Манок та өөрийгөө ээж хүн гэж хэл зүрхэлэх үү? Таныг баривчлаа гэд аваад явлаа. Тэгсэн гинт худаг гарч ирээд мөрдөгчийн гиз рүү худгалчлаа. Дахиад худгалах гэтэл Манок урдуур нороод худгалуулцдаг. Игчээ та яаж байгаа юм бэ? Би таныг аврах гэж штэ. Гэсэн чи худахыг нь тавьдаггүй. Улам цааш нь татаад байна. Игчээ болооч та өхөн шүү дээ. Миний хүүг битгий. Игчээ тавьж та өөрийгөө алах нь байна гэсэн тавьдаггүй. Өөрийнхөө зүрх рүү татсаар байгаа даваад үлдлээ. Цаанаас нь Ахмад ирээд хутаг хашаад аваад зугтаачлаа. Мөрдөгч унчсан байхдаа ээжигээ хартал гарын салгалаад уучлаарай гэд ойлж байна. Тэгээд шууд тэндээ амьсгал хураачна. Дахиад хулгай хийх юм бол тэр миний өөхөх өдөр байх болно гэж өөртөө амласан яг биелж байна. Тэнд харин нөгөө хүүдээ өөх гэж байсан бэлгэн цусанд бодогдчихсан хэвтэж байна. Бас унгаасан хоёр ятн нь борон дуусаад алгуулж байдаг. Маргааш нь үнэг явж байтал өчигдрийн болсон хэргийн улмаас с ิจ гтэй амиа алджээ гэд мэдээгээр гарч байна. Тэгээд босс эхрүүд залуу хулгайч гэд бүгдийг нь цагдаа нар бариад авцсан байна. Боссыг Ахмад байцааж байна. Бэг чами хаавэн мэдхгүй. Намайг дахиад тонгорчихсон. Бодвол дахиад л зугтаж байгаа биз? Мөрдөгч харин эмлэгт байж байна. Эсэмэнд байна. Эгч нэрэд ээжи юмнуудаас энийг олсон гэд нөгөө биелгийг нь өгч байна. Нэгэд харсан чинь бугуун цаг байж байна. Ээж эрэхтэй надаа бугуун цаг авчраарай заа юу? Бугуун цаг шүү гэж хэлж байснаа сандаг. Цагных нь ард харин нөгөө зургийг нь хийчихсэн байна. Төрөвчөө уудалтал зураг нь байдаггүй. Мөрдөгч энэ бүхэн үнгийн хийсэн ажил гэдгийг мэдчихлээ. Шууд тэр чихтэй эмнэлгээс гараад явлаа. Нөгөө Йонтакийн зөгцснөөс энэтхэг бэхний улмар болсон гэдгийг сандаг. Үнэг бас энэтхэг бэх гэд яриад байсан шүү дээ. Тэгэд Японы Осакагаас нааша зав явсан уу гэж шалгуулна. Өнөөдөр 3 зав гарсан гэд мэдээлж байна. Үнэг энэ миний завны гэрчилгээ гэд харуулж байсныг нь бас санаж байна. Тэгээд шууд бомб руу явлаа. Үнэг харин бомб дээр нөгөө шар үст Японтойгоо уулздаг. Энэ зав баярлалаа. Мөнгө яасан бэ? Шинжоку банкнд бүгдийг нь хийчихсэн. Баярлалаа. Удахгүй Токиод уулзъя. Мөрдөгч бомб дээр ирэх үед тэндээс яг нэг зав хөдлөх гэж байна. Үнэг жолоон дээр 2 бүсгүйн зураг тавиад хартал. Тэнд мөрдөгч ирээд зогсчиж бууж очоод уулзлаа. Йонтакийн зогцсноос энэтхэг бэх олдсон. Би амиа аврах гэж л хичээсэн. Кан Манокийн хувьд бас амиа аврах орлого ч нөө. Би тим юм болно гэж төлөвлөөгүй. Би бас чиний амьд үлдэх арга ч байсан уу? Чи юу гэж бодов? Хайр гэж бодоо юу? Хулгайч хүний амьсгал нь хүртэл худлаа гэж сонсоогүй юу? Гэд явах гин. Зогс. Би зогсохгүй. Би шоронд орохгүй. Нэг бол чи намайг явуул, үгүй бол энд нь дуусах гэж шууд цаашаа явчлаа. Мөрдөгч харин онилж байгаад буундуу гарлаа. Нөгөө хоёр эмэгтэйн зураг усанд унчихсан байж байна. Дүрс шилжиж үнгийн дурсамжийг харуулдаг. Хулгай хийчихэд зугтаж байхдаа хутгад төрөвч өгөөд өөрөө нуугдаад явж байж. Тэнд Манокийг Ахмад бариад явж байна. Мөрдөгч харин нэг эмэгтэйг бариад ирсэн юм байна. Тэгснэ ээжигээ хараад шокрах үед нь нөгөө эмэгтэй зугтчих. Зугтаад явж байхад нь үнэг тосоод ээж энд байна. Нааша энэ бүсгүй үнгийн ээж нь байжээ. Ээж нь гэд гүйж байгаад машин мөргүүлчихсэн байна. Шууд газар дээр амьсгал хураачлаа. Тэнд харин хөөж явсан мөрдөгч нь харин манай Дэйон байсан юм байна. Нэгэн төрлийн өшөө авалт байсан бололтой. Кино дуусах үед мөрдөгч ээжийнхээ буушин дээр очихсан байж байна. Тэгээд нөгөө бэлгэлсэн цагийг нь гаргаж ирээд зөндөө удаан уйлцуун. Хүснээр болдог бол юм бүхнийг сайнаар эргүүлчихсэн. Даанч нүгэл хүнийг тийм амархан тавьж явуулахгүй юм да. Киночд байлаа. Үйл цаг. Өвөг дээдсийн минь уламжлал амилдаг цаг. Дээл бол зүгээр нэг хувцас биш. Дээдлэх ухаан. Эвнэгдэл, элбэгдэл, биеийн бэлэгдэл. Үч, ёс жаяг, тэсвэр. Өв хойчоо хүндлэх ухаан. Хүндлэл эндээс эхэлдэг. Эвнэгдэлтэй шинэ он айлчлан. Эр зөргийн бэлэгдэл. Монгол түмний бахархал. Уламжлаад эдэлж ирээдүгэ бүтээй. Сар шиндээ сайхан шинлээрэ. Миг даатгал чухал бүхнээ.